Америкийн нэгдсэн улсад дөнгөж саяхан шилнээр олдсон нэгэн бичиг баримтын тухай та бүхэнд завхны арга түмэнд ялангуяа төлөвлөлтөөр сумын утгатын сумын судлаач ард танилцуулъя гэж бодсон юм аа. Энэ ямар их ханаас олдсон, хин бичсэн, юу бичсэн, яагаад энэ чухал юм бэ гэсэн таван зүйлээр ярих гэж бодсон. Одоо ихсэн энэ Facebook аюу бүшин гэдэг Facebook 3 сарын өмнө эцгийнхээ өөдөрсөн эцгийнхээ бичиг баримтыг янзлж хагаад тэд байгаа монгол бичгийн бичсэн материалуудыг өөрөөс мэдэхгүй учраас надад хүлээлгэж өгсөн юм аа. За энэ аюу бүшин гэдэг хүн бол онон хөргөөгөө хамт ажилладаг хүн байсан. Тэгээд энэ монгол бичгийн материал надад хүлээлгэн өгсөн энэ материал дотроос маш сонирхолтой материалууд гарч ирсэн. Нэг нь энэ байгаа юм аа. За энэ тав харсан баг меморандум гэдэг хэлж байгаа. Эрхчлөөд Агац ТV-ийн хурлын дарга доктор Ален Валентайн танаа гэдэг ингээд бичсэн юм. За энэ меморандум захиалсан байна. Гарч ирсэн. За энэ юу хин бичсэн, юу эрхчлөөд Агац гэж юу юм бэ гэж. Энэ нөгөө Radio Free Asia гэдэг радиог ажиллуулж байсан. Тэр эрхчлөөд Агацын хурлын Committee for Free Asia гэж 1951 онд Америкийн нэгдсэн улсын тагнуулын туу газрын дор байгуулагдсан байгууллага. За энэ байгууллагын гол санаа нь коммунизмын дор орсон Азийн ард түмнүүдийг чөлөөлөх гэсэн. Тэдэнд одоо коммунизмын эсрэг сурталчилсан хуулигаа радиогийн нэвтрүүлэг үүргэх гэсэн. За тэгээд ийм зөвлөлтөй байгуулагдангууд энэ дарга нь энэ гэж Ален Честер Валентайн гэж доктор сургууль үзүүлэгч хөө. За энэ хүнд захидлэгчээд энэ байгууллага захидлэгчээд гол санаа нь Америкийн анхааралд Монголыг өртөх гол нь байгууллага юунд зөвлөгдөж байгуулагдсан гэхээр солонгосын дайны үетэй 1951 он солонгосыг хамгаалах хэрэгтэй гэдэг. Тэгээд солонгосыг хамгаалаад байдаг. Солонгос руу зэрэгтэй өөрчлөлт явуулаад байдаг хамгаалаад байдаг. Өвөр Монгол манай Монгол хоёр гэдэг монголчууд юу коммунистийн дөрөв тэгээд тэрнээс өмнө хамгаалж чадахгүй юу гэсэн ийм санаа гар бичсэн байгаа. 49 онд гарч Ерсуус сууч очоод хамгийн анхны хийсэн ажлууд нь шүү дээ. Дэлхийн утгад онон өргөнгөө энэ хэм бүрхийн бол халуугаас ирсэн Монгол. Ингээд ер нь Монголыг нэлээд намаа Монголын төлөөлөл болсон ийм дөрвөн хүнийг бичсэн байгаа юм. Тэгээд цаг алхасны хамтаа товчхон 3 дахь өгөөд юу бичих гэхээр энэ тийшээ тэр мэдээ цаг дамжуулдаг ийм радио нэгдээд эрхчлөөд Агац гэдэг ийм байгууллагч өмнө нөгөө 49 онд чинь бичин нөгөө бүтэцгээд чадаагүй ч ханагчтай ихний удаад яг нэг онцлог чадаагүй. Тэгэхээр дараагийн өөр байгууллагаас ирэх гэсэн санаа яваад байгаа байхгүй. Тэгээ бид нар эрхчлөөд Агац ТV-ийн хурал дугаа хүчин хавсахгүй хэмээх саналаа илтгэхийн хамт доор жагсаасан хэдэн зүйлийн ажлыг хийвээс зөх хүчнийг илтгэх энэхүү меморандумыг барилгаваа гэдэг. За энэ төр гол нь болохоор нөгөө Монголын тухай мэдээ бэлтгэх Монголд зориулсан Монгол үг хэлээр мэдээ барилгасан юм байна. За гэхдээ гол нь энэний араас юу хийсэн бэ гэхээр Америкт Монголыг таниулах Монголын гаслан байдал гэж байгаа тухай дээ. Энэ их хэцүү байдлаас гарч ирсэн 3 хүн 4 хүнтэй дөрвөлээ хаягч нөгөө Оросууд ажимгийн бүгдийг тараагаад цөлөө хэлчихсэн шүү дээ. Нөгөө Германтай нийлээд цөлөөд хаягч гэдэг бол дөрөв бүгдээр тус байхгүй болсон юм. Өөр Монгол дагагдсан. За тэгээд хоёр комментари дээр коммунист намчтар хайлтын нас өөр Монголын ерөөсөө гэртийн дор оруулсан гэдэг гэдэг. За яриас Япончууд бас түүээ гэдэг. Маш их хэцүү байдлын дараа энийг бичиж байгаа ийм үе байна. За тэгээд тийм учраас энийг танилцуулах тэгээд Монголоос хамгаалалт аваач гэсэн Америкийн 3 дахь төсвийг хийсэн юм чинь байна. За маш сонирхолтой бүхэн дүгнэлтүүд байгаа дотроос төгж авах юм бол зүгээр нэг ганцхан энэ 13 хуудасаа ийм материал меморандум өгөх гэж байна. Энэ 13 хуудасаас зүгээр нэг хэдийг түүгээ сонирхол болчих. Тэгээд сүүлд нь дараа нэг жаахан тодорхой юу бичнэ. Тэг өгүүлэх хэлбэргүй өгүүлж танилцуулна гэдэг. Жишээлбэл бол дэлгүүр их сонирхолтой түүхэн дүгнэлтүүд манжин доод өгсөний ихэнх үеэс манжин Монголыг дагсан харьяат ус хэмээн үзэж эзэлсэн хятадаас ондооноор авч явж ижээ гэж. Энэ түүхийн маш сонирхолтой дүгнэлт байна. Манжид бол Монгол хятад хоёрын хөөшүү гэж.
дагсан радиатус гэдэг нь хэвээр Монгол улсын манчтаж дагсан радиатус илүү хамтсан маягтай тийм ийм зүйлс гэж хэлж байгаа юм. За хувьчлалын тухай энэ нэг юунд ч бас хэвээр Монголын улсын дуртал дэлгэцлэг гэдэг энэ Улсын хувьчлал нь 1911 оноос 21 он хүртэл болбос жинхэнэ үндэсний хувьчлалд өгөөд энэ гол мөнчтэй гэж байна. Түүний гол зорилго нь гадаадын дараалаас Монголыг чиглүүлэх байжээ. Тийхүү ван гүн ламнараас 90 ард хүртэл нэгдэн нээлж тусгаар зогссон Монголоор хэрэг лооцсон гэсэн бүлгөө. Энэ хэдийн үндэсний хувьчлал байсан гэж байгаа. Бүгд л хэлж байна. Нийлсэн ламнаж том ламнанд 90 ард бүгд л хэлсэн. 21 оноос эхлээд өөр боловчсон гэж бичсэн байдаг. Тэрний яс ихлээр нэг Совет улсын иргэшилтсэн улааны үзүүлэлтийн ардын зэрлэг огт өөр гадны дараалаас гадны ийм үсэндээ бас энэ хувьчлалын мөнчнөр тодорхойлсон сонирхолтой байна. За яг түүнтэй адилхан бас ардын намын тухай одоо манай одоо ч бас гайг болсон байна. Манай дүү гүштэйт одоо иргэд анх байгуулсан бичиг ачаалал болчихсон. Ер нь одоо хуучин социализмын дүүгэнд намын Монгол ардын намын бүр анхнаасаа ерөнхийдөө социализм бараг социалистийн үндэстэй хамт байгуулах байсан шиг гэж ярьдаг байсан шүү дээ. Тэгэхээр дэлгүүр утгыг тодорхойлж байна. Монгол ардын бос чухамдаа их хамтын зорилттой байсангүй гэж. Анх бүр яг нөгөө энэ бүлэг төсөв бүтэц гэж байгаа. Хамт гэж одоо социализм байсан шүү дээ. Хойно сүүлд нь дотроос их хамтын зорилттой Монгол залуусын хувьсгалт нам ирэхээр ингээд ирэх алдчихсан гэдгийг хэлж байна. Советийн дуурайбал үндсэн хуулийг зохиож үүний хамт бас ариг алах шаардлага явуулсан болов гэж. За энэ зөвхөн дэлгүүр дуурайбал өнөөдөр үтсэн байжсэн учраас одоо нэг дүүхэн зүйлсийг хийх гэсэн зорилготой байна. За тэгээд энэ ч одоо ихэд энэ одоо баг уран зохиолч их айхтар нарийн бичиж өгүүлсэн байгаа. Монгол, Орос, Хятад, Япон гурвын аль нэгийг дагуул яасан гэсэн маягийн бэлгээр ингэж хэлж байна. Монгол нь Оросын ийм хамт ба Японы эзэмших төрөмгийг хийгээд Хятадын хуучин колонийн засаг өдгөөхийн ийм хамт нарын за Хятадын 2 засаг хоёулаа тийм хуучин колонийн засаг өдгөөхийн ийм хамт нарын өршөөлгүй харигц засгийн дор хичнээн онжиг зовлон зүтгэлийг авсан бол тийм адил зарим нь Монголыг эдгээр гурвын дотроос хөнгөн нэгнийг нь сонгож хандгайлах саналгүй юу гэмээргүй. Энэ нь эндүүл болоо. Монголын нэгэн малчин ардаас энэ гурвын аль нь дээргүй хэмээн асуувас түүний хариуд ийм хэлгүй. Хятадын дор захирагд бас удаан үхэх тэмдэг үхэхийн толгойд хүртэл мэддэхгүй гэж. Нэг тийм сайхан шиг мөртлөө тэгэл үхтэл дээр үхэхийн үед яг тийм намайг алхаж ирэх гэдэг юм шүү дээ. Япон бол бид түүний Япон цогц үйлдэл харакирига зааж өгч. Тэр харакири хийх үс тэр харин чамайг өөрийн гарыг ч гүйтгэхгүй. Оронд тэр чинийг эзэн харуулна гэж байна. За Оросын дор бол чиний гар чинь дураар хөдөлж болно. Харин чиний хүзүүнээс чинь нэг дээшээр боож нөгөө талыг чинь тэдэрдэж байна гэж. Эдгээр нь бүгд Монголд дайсан болсон бөгөөд Монгол хүн аль нэг нь сонгохгүй. Монголын хүсэл эрмэлзэлт нь эрх чөлөө болоо гэж. Тэгэхээр ер нь бол гол санаа нь меморандум эрхлэлт гол санаа нь ингэж бичиж байгаа 13 хуудас шүү дээ. 13 хуудас бичээд дээр хураангуун тооцсон Монголын гасланд байдал нь ойрын үеийн Монголын түүх бол бас бүр мөсөн Орос, Хятад, Япон улсуудын захиргаан дор барлагдсныг нэр итгэж байна. Энэ бид 3 сая Монгол ардын зовлонт байдал. Солонгосын Японы дор байсан ба төвдийн Хятадын ийм хамтын дор Оросны тухай ба жиж бусад олон Азийн багтад улсын ихэр Америк хүний анхаарал болсонгүй гэж. Одоо энэ бусад нь хилээд байгаа Солонгос төвд Азийн бусад улсууд чинь Америк хүний анхаарал орж байгаа шүү дээ. Тэгээд Солонгосыг очиад бүр цэргээ оруулаад ус хамгаалж ирэх хэрэгжлээ. Гэтэл Монголын 3 сая хүн бүр ийм басан зовлонтой л очиж Америкээс санаад ерөөс орсон. Ерөөсөө гол санаа ерөөсөө ийм. За тэгээд эндээс дөнгөж гарч хэлэхэд энэ дэлгүүр утгад ерөнхийдөө танд миний үнэлцнийг дэлгүүртийн загтлын тухай өгүүлээ. Өмнө гарсан ном үзсэн болов уу? Тэр дээр 3 дахь шиг хэлээд байгаа. Тэр бүр 1944 онд дэлхийн 2-р дан дуусгаас өмнө Монголын төвөөс явуулаад Америк анхны 2 улстай холбоотой гадаад чиг гүйцэтгэдэг нууц даалгавар хийсэн тухай байдیں۔ Бичсэн. Тэр
Тэр чинь яг одоо дэлхийн утгын 3 дахь хүчийг илэрхийлсэн байсан. Одоо ингээд Японд бол биш байна, Хятад биш байна, Орос биш байна. Энэ гураас эднээс гадах шаардлага нөгөө хэрэг. Тус Америкийн нэгдсэн улсын хангалттай Монголын улсын байгууллагуудыг илрүүлэх хэвчээ болгож ирсэн эндээс тодорхой. 50 он 90 он очоод 51 онд ингээ хийж мэдэж чадчихсан шүү. Одоо гол зорилгоор нөгөө лэндээс авчирсан зорилго чинь яваад байна гэсэн үг. За тэгээд Мармаа Монгол улсыг байгуулах гадаад дотоод хоёр Монголыг нэгтгэх зорилгоо алдаагүй байсан юм яа. Энэ хинэ оног өргөнгөө хагны гомж гуруула ийм санаатай болоод байсан. За тэгээд сүүлдээ мэдээж иргэл гоцлох тасалсан. Техникийн эндээс харах бол одоо дэлхийн утгын Америкийн нэгдсэн улсад очиж үйл хэргийг бас одоо юу мэдж байгаа гэхдээ бас л нэг тодорхойлох нэг сонирхолтой бичвэр болох юм аа. За баярлалаа. За сарууд эрдэндээ оролцож баярлалаа.